Go Plus Apple кино урамшуул эхэллээ. Basic Plus багцаа идэвхжүүлэн дуртай киногоо үзээд Apple брендийн супер бэлгүүдийн эзэн болоорой. Хай манайха манай энэ удаагийн WW мэдээ мэдээллийн болов маань ороход бэлэн боллоо. Мэдээж телевиз дэлгэцийн бүтээл pop culture-ийн эргэн тойронд маш олон сонирхолтой мэдээллүүд өргөж байгаагаас бидний сонгож авсан мэдээнүүдтэй бүгдээрээ танилццгаая. Энэ удаагийн бичлэгээр G-Dragon Монгол ирэхээр болсон нь. It Welcome to Derry Pennywise гарал үүслийн талаарх шинэ сургал. Одууд олноороо ууж идэж наригдсан ингэ нүсэр үдшилэг зохиосон нь бөөн хил ам болов. Дэлхийн хамгийн томоохон музейд тооцогдох Луврын музейд хулгай боллоо. Пакбум хуучин агентлагаа шүүхэд өгсөн нь. Emma Stone-ийн үсээ хусч олныг гайхшруулан хүлээлт үүсгэсэн бүтээл. Game of Thrones-оос 100 жилийн өмнөх цаг үеийг харуулсан A Night of the Seven Kingdoms сургал. Гэх мэт сэдвүүдээс бэлдсэн байна. Ингээ бүгдээрээ шууд бичлэгээр рүү орцгоё. G-Dragon Монголд ирэх үү? За, өнгөрсөн 5 дахь өдөр худалдаа хүслийн багнаас Big Bang хамтлагийн ахлах G-Dragon-ыг Монголд ирнэ гэх утгатай постерыг цацсан. Энэ онд худалдаа хүслийн багны 35 жилийн ой болж байгаа юм байна. Магадгүй үүнтэй холбоотойгоор GD Монголд авчрах юм биш үстэй гэх тамгийг бүгдээрээ л гаргасан байж таараа. Тэгэхээр энэ боломжтой юу эсэх талаас бүгдээрээ бодож үзье л да. Сүүлийн жилүүдэд манай улсад K-pop болон бусад салбарын уран бүтээлчид цөөнгөө ирсэн. Тэр дунд тус хамтлагийн гишүүн Тэн ах маань байлаа. Тэгэхээр GD-г авчрах нь огт боломжгүй зүйл биш мэт. Түүний хувьд яг одоо дэлхийд төрсэн аялан тоглолтоо хийж байгаа ба мөн үүний хажуугаар APEC 2025 улсынхаа эдийн засаг гадаад харилцааны томоохон үйл ажиллагааны илж төлөөлөгчөөр ажиллаж байгаа билээ. Бас дээрэс нь Coachella 2026 Big Bang хамтлагийн 20 жилийн ог түмэн завгүй байгаа нь мэдээж. Өнгөрсөн зун Тэн одоо GD-гийн сургадуулдаад энэ онд Big Bang-ийн даалгавартай сайхан жил болох гээд байна уу даа гэж шок нотоо гарч амжаагүй байтал өмнөх пост маань устдаж шинэ пост орж ирж байгаа юм да. GD ирэхгүй болж таарсан. Энэ бол зүгээр Mama Awards-ыг очиж үзэхтэй холбоотой маркетинг л байсан байж. За ямар тааш GD Монголд гих постерыг найдлага тасрахгүй эрэх зунгартал хараал явцгаая. Харин худалдаа хүслийн банкны хувьд үр дүнгээ өсөө үгүй мэдэхгүй ч ашигласан маркетинг аргын хувьд жоон хил ам дагуулах арал байлаа. It Welcome to Derry. За, Halloween-ийн сарыг тохиолдуулаад дахин нэг сонирхолтой зурвал нээлттэй хийж байна. Аль хүүхэд байхын л улаан өнгийн шаар, айц зүргэм алиалагчийн төрхөөрөө кино ертөнц pop soil cultural icon болж үлдсэн Pennywise-ыг санаж байгаа бах. Ер нь манайхны ахугаас алиалагчийн дүр тис хол болохоор сүртэй ай сандардаг хүн нэх байдаггүй ч олон улсад бол Pennywise, Joker зэрэг дүрүүдийн нөлөөгөөс үүдэлтэй алиалагчаас айх сэтгцийн эмгэг хүртэл төгөөмөл болсон гэх судалгаач байдаг. За тэгвэл цаанч HBO-гийн тус дүрийн гарал үүсэл түүхийн талаар өгүүлэх цуврал гаргаад эхэлжээ. Ерөнхийдөө алдарт Стефен Кингийн зохиолоос эдвлэн 2017 онд гарч ирсэн It киноны спин-офф цуврал бөгөөд It Welcome to Derry гэх нэрээр эхний үйлрэл нь 9 ангитаагаар цацагдж байгаа юм байна. Үйл явдлын хувьд бол 1962 оны Derry хотод Африк гаралтай нэгэн гэр бүл нүүж ирсний дараа хүүхэд алга болох аимшигт хэрэг гарч хар харьяастай гэр бүлд үзүүлэх зэвсэгт халтлагаар racist үзэл нийгмийн хямрал зэрэг олон асуудал үүснэ. Харин эдгээр үйл явдлууд нь Pennywise-ийн гарал үүсэлтэй холбогдох нэ. Цуврал нь Pennywise-ийн оригинал талаарх бодтой тайлбар мөн Derry хотын эртний үйл явдлууд 1960-ад оны нийгмийн ялгуурлал арьс өнгө гадуурхах асуудал зэрэг давхар сэдвүүдийг хүндсэн юм байна. Харин дөрүүдийн хувьд 17 оны Pennywise-ыг бүтээсэн Bill Skarsgård иргэн ирж байгаа нь үзэгчдэд гэлтгүү хэний янааг л таалагдаад байна. Ахын алиалагч инээд нь угаасаа iconic л доо. Цуврал маань 10 сарын 26-наас HBO болон HBO Max-аар нэгэн зэрэг стрим хийгдэж эхэлсэн байгаа. Манайд HBO Max ороод ирснийг мэдж байгаа тий. Ийхүү албан ёсоор Harry Potter, Game of Thrones, Lord of the Rings зэрэг бүтээлүүдээ үзээд байж тээ. W Korea event. За, сүүлийн тоногт K-pop салбараар маань сонио ачи ихтэй. Цаанч өмнө Солонгосын урлаг соёлын хорт тавдрын эрт илрүүлэг эмчилгээний санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой ивент дээр зон олноороо хуран цуглаад уудж идэж наригдсан гэн нүсэр үдшилэг зохиосон ингээд бөөн хил ам болж гинэ өө. Юу болсон бэ гэхээр уг арга хэмжээ зохион байгуулсан W Korea сэтгүүлэн Love Your W нэртэй хөхний хорт тавдрын талаарх мэдлэг санхүүгийн дэмжлэгийн компанид ажлыг аль 2006-оноос хойш зохион байгуулж ирсэн байна л да. Угтаа бол энэ ажлаараа олон жил хандив цуглуулж хорт тавдраас урьдчилан сэргийлэх нийтэд тустай үйл ажиллагаануудыг хийдэг гэдгээрээ аваач дайлсан байна.
Харин энэ жилийн арга хэмжээний зохион байгуулалт хэрэгс төрж оролцогчид нь улаан хавсан дээр хэд задгаа хувцлаад оргилуун дарс буудуулж зохисгүй агуулгатай дуу бүжгийн үзүүлбэр үзүүлж байсан нь хөхний хорт хавдрын талаарх мэдлэг олох зорилготой арга хэмжээд огт тохирохгүй байна гэдээ олон нийтийг ихээхэн бухимдуулжээ. Үүгээр зогсохгүй 2007 оноос хойш W Korea нийтдээ 315 сая вон хандивсан гэж мэдээлсэн боловч 2017 оноос 2023 оны хооронд хандивын шилжүүлэг хийгдээгүй гэх мэт маргаан бүтлэнтэй асуудлууд ар араасаа гарч ирсээр байгаа юм байна. Ер нь бол цэвэр зохион байгуулалттай холбоотой л ийм асуудал үүссэн байна л да. Арга хэмжээнд оролцсон алдарчнуудын өмсөн хувцнаас ахуулаад дуулах дууг нь хүртэл W Korea-гоос заа зохион байгуулсан гэхээс тэгээ аргагүй үз. Мөн ивентийн чиглэлдээ ямар ч хамааралгүй асуулт сууж ярьцлага авсан гээд нэг байгууллагын алдаанаас болоод урлаг соёлын том жижиг гэлтгүү алдарчнуудын нэр хүнд давхар унсан завгарсан юм боллоо. За тэгээд тухайн газраас олон нийтийн шүүмжлэлд хариу өгч уушлахгүйсэн мэдгдэл хийгээд SNS хаяг дээрх ивент холбоотой бүх дүрс бичлэгээ устгаад байгаа юм байна. Энэхүү маргаан нь ер нь цаашдаа ямар нэг арга хэмжээ зохион байгуулахдаа хит материалист хандлага гаргаж үндсэн чиглэлээсээ хазаах гэдэг солонгосчуудад нэлээд том сургамж олгоод авлаа. Луврын музейн хулгай. За, уурч нь манай хотод чон оржээ гэдэг шиг цаанчаа алдарт Луврын музейг хэдэн нөхөд тоончжээ. Тодруулбал Франц улсын Парис хотод байрлалтай дэлхийн хамгийн томоохон музей тооцогддог Луврын музейд 10 сарын 19-ны гигэн цагаан өглөө дөрвөн улгаас нэвтэрч эртний хатан хаадын хэрэгжилж байсан үнд эдлүүдийг тоонож зугтсан гал хэрэг дэлхийд дахин шуугуулсан. Хулгай гарсны дараа тус музейг бүхэлдэн хаагаад шалгалтын ажил үргэлжилсээр байна. Парис хотын прокурор үнд эдлэлүүд ойролцоогоор 88 сая евро буюу 102 сая ан долларын үнэлгээтэй хэмээн мэдээлсэн. Мөн шинжээчид хэрэг гарснаас хойш хэдийн олон хоног өнгөрсөнд бол хулгайчид үнд эдлэлийг хайлуулсан байх магадaltaй гэж үзэж байгаа юм байна. Тус хулгай 8 минутын дотор үлдэгдсэн бөгөөд 4 хүрэхгүй минутын дотор үнд эдлэлүүдийг авч чадсан гэхээр бас л кино. Урьдчилсан мэдээгээр Луврын музейн 3 өрөө тутмын нэгэн камергүй өргөн тохиолын систем нь ажиллагаагүй байсан тогтоогджээ. Сонирхолтой Луврын музейн хамгийн алдартай хулгай хэрэг нь 1911 онд болсон Мона Лиза зургийн хулгай юм. Италийн иргэн Винчензо музейд ажилладаг байсан бөгөөд 1911 оны 8 сарын 21-нд музейн хаалгаар орж зургийн хүрээг тайрч аваад нууж гарсан байгаа. Тэрээр 2 жилийн турш Мона Лизагийн хөргийг гэртээ байлгасан бөгөөд 1913 онд Итали заах гэж оролцсон нэлэрч баригдсан юм аа. Харин саяын нөхдүүд маань тус музей Аполлон галерейд байрлах 19-р зууны Францын хааны үнд эдлүүдийг хулгайлсан юм байна. Гэмт этгээдүүд кран ашиглан цон хагалж 8 үнд эдлэл авсан бөгөөд тэрний дотор Наполеоны үеийн хаттын титэм зүйлт эмэг зэрэг байсан гэж байгаа. Өнгөрсөн даваа гарагт Парисын прокурорын газраас мэдээлснээр энэ нэргийн 2 сэжигтнийг баривчилсан ба хэвлэлүүдийн мэдээлснээр сэжигтнүүдийн нэг нь Алжир руу нөгөө нь Мали руу явахаар зэгчээсэн аж. Францын хэвлэлүүдийн мэдээллээр хулгайн газар үйлцэн ДНХ шинжилгээний улт мөр нь сэжигтнүүдийн нэгийг илрүүлэхэд тул салсан гинэ. Go+ Apple кино урамшуул эхэллээ. Basic Plus багцаа идэвхжүүлэн дуртай киногоо үзээд Apple брендийн супер бэлгүүдийн эзэн болоорой. Park Boom. K-pop-ийнхний маань дуйлан шууган дуусаагүй. Манай 21 хамтлагийн Pum-игч хуучин компанийнхаа захирлыг шүүхөд өгнө гэж мэдэгдээд байна. Аль 2009 он дебют хийхдээ өрмөц содон хоолой хөөрхөн төхөөрөө анхаарал татаж хамтлагийн гол хоолой болж явсан эгч маань сүүлийн хэдэн жил сэтгэл зүйн асуудалтай байгаа билээ. Тэгэхээр яг юу болсон бэ гэхээр дебют хийсэн цагаас хойш тасралтгүй хит дуунуудыг гаргаж K-pop-ийн оргил төрөөдөөс нь 21 хамтлаг 2014 он Comeback Home дугаараа мөн л хит болж шуугуулж байх үед хамтлагийн гишүүнийг хөл бус сэтгэцэд нөлөөлөх эмийг хилээр давуулсан гэх шууган дэгдээд эхэлсэн. Уг нь бол тэр юм сэтгэл төвшөр сэтгэл готролын эсрэг үйлчлэгээтэй юм байсан бөгөөд тухайн үед Pum-ийн хариалагдж байсан YG Entertainment-ийн зүгээс ямар ч залруулга тайлбар хийгээгүй болмаас асуудал хурцдаж Pum маань бараг л мансуулагч нэртэй үлдсэн билээ. Ингийн хамтлаг маань 2 жилийн турш идэвхгүй байж байснаа 2016 онд YG Entertainment-аас гинтгэл тэднийг тарж байгаа гэх мэдээлэл цацаж фэнүүдийг цочроож байсан. Гэхдээ энэ мэдээж төгсгөл байгаагүй. Хамтлаг маань 2022 онд ирэнэгдэж Coachella-гийн тайзан дээр хүртэл хамтаа ахин гарч хит дуунуудад дуулж байсан цаг сайхан. Pum-ийн хувьд хит хитэн шин дуугаа гаргаж survival show-онд хүртэл биедан оролцож урлагтаа идэвхтэй хэвээр байлаа. Ингээ хөгжмийн салбарт иргэн ирсэн ч эрүүл мэндийн асуудлаас болсон гадаад төрх жингийн өөрчлөлтөөс болж олон нийтээс шүүмжил дарамт авсаар түүний сэтгэл зүйн байдал ахин уналтанд орж эхэлснээр сүүлийн 2 жил завсарлага аваад байгаамаа. Энэ хугацаанд чи Insta хаяг дээр нийтлсэн зураг пост болон ачралтай үйлдэлүүдээс нь болж олон нийт хараасаа арал байсан юм. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Pum маань хуучин захирал Yang Hyun-sooгийг өөрөөс нь хэмжээний мөнгө завшин зайлсан хэрэг шүүхэд гомдол гаргасан гэдгээ зарлж гараар бичсэн өргөдлийнхөө зургийг цахим хаягтаа нийтлээд авсан.
Харин түүний одоо хэрэглэгдэж байгаа компани зүгээс энэ талаар мэдээлэл гаргахдаа Пак Бумын 20 оны үйл ажиллагаатай холбоотой бүх тооцоо аль хэдийн хийгдсэн. Түүний сошиалд байршуулсан гомдлын өргөдөл албан ёсоор бүртгэгдээгүй байна гэж мэдэгдэж. Мөн агентлаг нэмж хэлэхдээ Пак Бум бүх уран бүтээлийн үйл ажиллагаа зогсоож эмчилгээ болон биеийн эрүүл мэндээс сэргээгт анхаарч байна. Манай агентлаг нь уран бүтээлчийнхээ эрүүл мэндийн бүрэн сэргээхийн төлөө бүхнийг хийнэ гэсэн байна. Ингээ харахаар түүний энэ үйлдэл мөн сэтгэл зүйн асуудлаас нь үүдэлтэй гэж харагдаж байгаа. Гэхдээ Ян Хён Соогийн тэмч цэвэрхэн байгаагүй бүгд мэдж байгаагаас хойно хоёр талтай л асуудал юм. Ямар ч тач K-pop-ийн оргилд гэрлэж явсан их чигээ ийм байдлаар арах хэцүүхэн л байна. Бугония 36 наснда 5 удаа Academy Awards нэр дэвшиж 2 Оскарыг хүртээд буй жүжигчин Emma Stone цоошин төр төрхөөрөө эргэн ирээд байна. Анхны трейлер цацагдахдаа Emma Stone-ы үсээ уссан төрх олныг гайхруулж хүлээлт үүсгэж байсан. Тэгвэл энэ кинон грек гаралтай найруулагч Yorgos Lanthimos 2003 онд гарсан Өмнөд Солонгосын Save the Green Planet киног англид ремейк хийсэн бүтээл байх нэ. Найруулагч жүжигчин хоёр маань The Favorite, Poor Things, Kinds of Kindness зэрэг бүтээлүүдээр хамтарч ажиллаж исэн. Бөгөөний дэлхийд дахин тулгарч буй өнөөгийн асуудлууд тухайлбал хиймэл оюун ухаан дайн зэрэг сэдвүүдийг хүндсэн бүтээл юм. Найруулагч маань энэ киногоо утга зохиолын хувь чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа бөгөөд Emma Stone мөн энэ бүтээлийг орчин үеийн нийгмийн сорилтуудыг илэрхийлсэн гэжээ. Аман зарим кино шүүмжлэгчдийн зүгээс үзэгчид энэ киноноос өндөр үзүүлэлттэй жүжиглэлт, dark comedy, цочирдон хүчирхийллийн хэсэг, хажиргалтай эргэлтүүд, сэтгэл уярах төсгөлийн хэсгийг үзэх боломжтой. Дээрд ороо эргэлттэй дундаа саадтай 2 цагийн турш үзэхэд тун сонирхолтой гэж бичсэн байна. Үйл явдлын хувьд киноны төвд 2 гол дүр бий. Нэг нь Emma Stone. Томоохон компаниг гүйцэтгэх захирал бөгөөд гаднаа дэгжин ухаалаг эмэгтэйч ажилчдтайгаа маш хатуу ёс суртахууны хил хязгаарыг давсан байдлаар харьцдаг эмэгтэйн дүр. Харин нөгөө гол дүр нь Jesse Plemons буюу тус компани ажилтны дүр байх нэ. Тэрээр нэг өдөр захирлаа барьцаалж зойрондоо хорж эхэлдэг. Захирал нь түүнийг ажлын дарамтнаас болж өшөөгөө авч байна гэж боддогч түүнийг аимшигт эргэлт хүлээж буугаар кино маань үргэлжлэх нэ. Кино нь Америк нэгдсэн улс болон Канада улсад 2025 оны 10 дугаар сарын 24-нд нээлттэй хийж олон улсад 10 дугаар сарын 30-наас гарах юм байна. A Night of the Seven Kingdoms. За HBO Game of Thrones franchise-ийг ертөнцөө үргэлжлүүлэх нэ. Өнгөрсөн он Game of Thrones-оос 100 жилийн өмнөх цаг үеийг харуулсан A Night of the Seven Kingdoms сурлыг хийх гэж байгаагаа зарлаад байсан HBO Max саяхан тус сурлын ерөнхий мэдээлэл анхны трейлер цацаад байна. Энэхүү телевизийн сурлал нь George R.R. Martin-ы Tales of Dunk and Egg богино өгүүлбэрүүдийг дэлгэснээр амьлуулж Targaryen угсааны түүхийг сэтгэл хөдлөм адал явдалтай байлаар өгүүлнэ. Үзэгчид гүн утгатай түүх, танил дүрүүд болон Westeros ертөнцийн домгийн ур амьсгалыг нэгэн зэрэг мэдрэх боломжтой байлуулж байгаа. Цоврал нь Game of Thrones-ийн үйл явдлаас бараг 100 орчим жилийн өмнөх үеийг харуулдаг бөгөөд тэр үед Targaryen удмынхан Iron Throne-ыг захирч байжээ. Түүхэн Dunk ба Egg хоёрын харилцаанд төвлөрч Thrones-ийн өргөн ертөнцтэй холбогдох бөгөөд олон алдарс үйл явдлын гарал үүслийг харуулах юм байна. Хамгийн сүүлийн мэдээлэлээр тус цоврал 2026 оны 1 сарын 18-наас цэцэгдэх ба эхний улирал нь 6 ангитай. Мөн нэг ангийн үргэлжлэх минут богинохын тул хурдан хугацаанд үзэж дуусгахад тохиромжтой гэсэн мэдээллүүдийг өгөөд байна. Go Plus Apple-тэй кино урамшуул эхэллээ. Basic Plus багцаа идэвхжүүлэн дуртай киногоо үзээд Apple брендийн супер бэлгүүдийн эзэн болоорой. Энэ удаагийн бичлэг маань энэ хүрээ дуусчин. Бид энэхүү контентоо илүү уян хатаа үзэгч нартайгаа ойрхон байхыг хүсэж байгаа болохоор та бүхэнд ямар санагдсан сэтгэлээ чөлөөтэй доор илэрхийлээрэй. Ингээ бичлэг дээрээ лайк дараад мөн дараагийн бичлэгээр аль талын мэдээ сонио хашнаас сонсох хүсэлтэй байна. Доор сэтгэлээ үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.